Дөнгөж сая бас тийм жорлон гэдэг үгнээс бид нар ер нь сэрвээд ингээд холдоод байдаг гэдгсэн чинь бас тод нэг жишээ нь манайх байна л та. Одоо би даасан инженерийн бага орын дэд үтсийн цогц шийдэл гэдэг бүр амар том те амар хол ингээд авчид тавьсан байдаг. Бид нар ингэж ярихаас өөр аргагүй байдаг. Яг үнэндээ. Ямар нэгэн газар хүмүүсээр очиод ингээд ярьж хат хүмүүс маань ч гэсэн ингэж ярихыг шаардж идэг. Ийм л нөхцөл байдалтай байдаг. Гэхдээ өнөөдөр бол яг 2018 онд анх удаа жорлонгоо өөрчлөгээд шууд утгаар нь хийлээд тэгээд хүмүүс маань жорлонгоо өөрчлөхөд цуглараад бие биенээсээ санаа зовхгүй бүгдээр энэ сууж штэ тий. Энэ жорлон үнэхээр асуудал юм байна гэдгийг яг бүгд яг ойлгоод ингээд нутгийн шийдэл сангийнхан маань энэ үгийг ингээд гаргаж ирээд биднэрт ингэж бас шууд ингэж хэлэх урам зориг өгч байгаад нь юуны өмнө би баярлалаа гэж хэлмээр байна. За манай компани ерөнхийдөө бол 2003 оноос хойш том жижиг маш олон төслүүд дээр ажиллаж явж исэн. Тэгээд бид яаж энэ ерөнхийдөө бол одоо ер нь бол компани танилцуулгаас ярихад бол Барууртаас эхэлж гин гэж Сүхбаатар аймгийн одоо номон дээр гарсан жишээнүүд байж байгаа. Дундгой аймгийн Гурван сайхан сумны бас маш сонирхолтой танилцуулга та бүхэнд өдөр хийгдсэн байгаах. Энэ аймгийн хэдхэн сарын дотор иргэдийн оролцоотойгоор яаж сайхан өөрчилж болдгоо гэдэг дээр манай компаниас хамтарч ажиллаж энэ сайхан түүхийг бүтээлсэн түүхтэй. За тэгээд Эрдэнэт болон бусад шинэ ороллууд 24 айлууд гээд маш олон төслүүд дээр ерөнхийдөө бол 21 аймаг даяар ажиллаж өөрсдийнхөө дэд бүтцийн шийдлийг бол Монгол улс даяараа түгээдэг энэ компани байгаа. За манай компани анх яаж энэ төсөлтэй холбогдсон бэ гэхээр та бүхэн санаж байгаа 17 онд дэлхийн мисс явсан ингчрэн гээд маш үзэсгэлэнтэй бүсгүй хөрсний бохирдын талаар төслөө орж сонгосон байдаг. Тэгээд төсөл нь болохоор яасан бэ гэхээр нэг жоохон хүүхдүүд маань сургууль дотор энэ хичээлдээ анхаарч чадахгүйгээр жорлон нь болохоор хаяасан гадаа ээждэг. Завсарлагын 5 минутанд тэр 200-аад 300-аад хүүхдүүдэд 3 хүн ширхэг нөхөн жорлон байдаг. Тэгээд тэр 5 минутын дотор гүйж гараад бийцчээ буцаа орж ирэх хэрэгтэй. Өвлийн хүүтэн хаврын авсгын дунд ингээл явж идэг. 1-р ангийн 6-р настай хүүхдүүд байгаа шүү дээ. Энэ хүүхдүүдийн маань сургалтын сайнаар нөлөөлөх үүднээс одоо ингчэн маань энэ төслийг барьж аваад бид нар ер нь хүүхд багчуудынхаа сургалтын орчныг сайжруулахын тулд жорлонгийн хамгийн түрүүнд шийдэх ёстой маа гэдэг ийм төсөл тавьсан. Энэ төсөл маань бол дэлхийд шилдэг 10-т орсон маш том амжилтыг үзүүлсэн байгаа. Тэгээд өөрийнхөө төсөл дээр манай компани хамтарч ажиллаж байгаад ингчэн маань ч гэсэн одоо жорлонгоо өөрчлөлийн аянд нэгдсэн явж байгаа юм байна. За манайхыг болохоор ерөнхийдөө бол хүмүүс нэг агшин зураг ус салаагчаар нэг сайн таньдаг л да. Та ус хийгээл тэгээд шууд халуус гарна. Байнгын халуустай байдаг гэдгээр нь маш хүмүүс байна маш сайн таньдаг. Байшин дотор одоо ингээл нөөцийн сав тавиал та шууд халуустай л байна гэсэн. Нийтийн халуусны газар руу явах шаардлагагүй байшин дотроос бүх юмаа шийдэж болно тийм байж байгаа. За дээрээс нь болонгуудаа аятухтай амьдралын нэг баталгаа бол халаалтын систем байж байгаа. Нүүрсдүүлэхгүйгээр яаж хамгийн боломжийн үнээр яаж шийдэх вэ гэдэг. Манай дээр бол цахилгаан халаалтуудыг бол энэ жилээс бол маш сайн тавьж байгаа. Ягаад гэхээр одоо шөнийн тариф хөнгөлж өгч байгаа учраас цахилгаан халаалт нүүрсдээс бол нэг ялгаагүй болж гарч ирж байгаа. За бохирын систем дээр бол ярих маш том асуудлууд байж идэг. Бохирын систем маань бол одоо энэ зурган дээр харагдаж байгаа зүйл маань юу вэ гэхээр цэвэрлэх байгууламж бидний ярьдаг. Энэ цэвэрлэх байгууламж нь болохоор өөрөө 50 айлаас одоо том одоо сумын хэмжээнд ч гэдэг юм уу эсвэл хорооны хэмжээнд нэг ингэж тавигддаг нэгдсэн холболтууд хийгддэг гэсэн үг. Энэ систем яадгүй гэхээр бохирдол ороод бохирдлыг 98% цэвэршүүлж ахиад цэвэр ус гаргаж авдаг. Энэний нэг том юм нь болохоор өөрөө бүрэн хэмжээний лаборатори ажиллаж идэг. 24 цагийн турш хүн 3 ээлжээр ажиллах ёстой гэсэн үг. Тэгэхээр энэ ерөнхийдөө бол маш том лаборатори ажиллаж иж энэ өөрөө явдаг гэсэн үг. Тэгэхээр нэг айл өөрөө ганцаараа шийдэхэд ийм юм бол тавиулах боломжгүй болж таарна. Нэг айл дээр манайх яадгүй гэхээр септик систем тавьдаг. Энэ септик систем маань өөрөө Канадын одоо технологи гэж явдаг л та. Канадууд анх хийсэн гэдэг. Гэхдээ Канадад байгаа яг стандартын дагуу Монгол тавьчид хийхээр ямар ч боломжгүй байсан. 2003 онд яасан бэ гэхээр одоо нөгөө Монголын баярчууд маань эхлээд өөрсдийнхээ хауснуудад тавиулж эхэлсэн л дээ септикийг. Тэгээд ингээд байжингууд ч тэд нар чинь яг нөгөө байшин дээр нь очиод үзээг айгүй гоё тансаг байшин байж идэг. Жорлон нь бол яг тэндээ нөхөн жорлонгороо л ижсэн. Тэгэхээр энийг яаж шийдэх үгээд байж байгаад септик систем бол боломжийн юм байна гэд 2003 онд туршиж эхэлсэн. Тэр үед болохоор яг стандартын дагуу бол 1 метрийн доор ингээд тавихад боломжтой гэж хэлдэг. Монголд гэхдээ 1 метрийн доор гүнд тавьж штэ. Тэгэхээр болохгүй. Ягаад тэгэхээр өвөл яадаг вүлээ?
хүлдэж штэ. Тэгэхээр бүр ингээд ихэнх газар 2.75-аас 3 метрийн гүн хүртэл хүлдэж байгаа. Тэрний доошоо бүр 4 метр хүртэл энэ өөрөө суйрлуулах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр энэ 4 метрийн гүнд байгаа зүйл маань өөрөө даац авах шаардлагатай. Энэ даац авах зүйл маань өөрөө юу вэ гэхээр яг стандартын дагуу хийдэг полиэтилен материалтай хуванцар танк байдаг. Энэ хуванцар танк ч одоо нэг гялгар ут гэдэг штэ. Гялгар утыг бид нэр цуглуулж авч жагаад дахин боловсруулаад шатааж жагаад ингэж энэ танкийг гаргаж удаг дахин боловсруулсан бүтээгдэхүүн гэсэн үг. Энэ танк нь болохоор өөрөө бол 2.5 см зузаантай маш зузаан гэсэн үг. Тэгээд газрын тэр 4 метрийн гүнд ороод тэр их даацыг өөрөө аваад дээрэс нь юу идэггүй гэхээр энэ танкын дотроо өөрөө вакуум орчин бүрдэнэ гэсэн үг. Вакуум орчин яагаад бүрдэх шаардлагатай вэ гэхээр одоо бохирдол маань одоо энэ 100 гартлаас орлоо гэж бодоход лаг нь одоо эхний тасалгаанд тунж үлдэнэ. Тогтун байгаад байгаа учраас лаг маань бол доошоо ингэж тунжина. За тэгээд саарл ус нь дараачихан юулгоод шүүгдээд дараачихан тасалгаал орно. Энд чинь тунсан саарл ус бий болно. Энэ чинээс цаашаага болохоор одоо нөгөө бидний яриад байгаа шингээгч хэсэг буюу шүүрүүлэх талбай руу ороод байгаа. Тэгэхээр саарл ус нь ерөнхийдөө бол хөрсөндөө 80% цэвэршүүлэхэд ингэж орж ийн гэсэн. Яг Монгол улсын саарл усны стандартад нь таарснаар ингэж орчихно гэсэн. За тэгэхээр энэ лагм саарл ус нь өөрөө шүнгэгдээд хөрсөндөө шингэчээд ах юм байна. Тэгэхээр үлдэж байгаа зүйл нь лаг. Энэ лаг маань өөрөө 1-2 жилдээ өөрөө дүүрээд танкын дээр дүүрнэ гэсэн. Тэгэхээр та 1-2 жилдээ нэг л удаа сурвалж авна. Энэ юу хэлээд байна гэхээр ашиглалтын зардал танд хамгийн бага байна. Та 1-2 жилдээ нэг л удаа 65 мянгаар нөгөө сурвалдаг машинуудыг дуудаад сурвалж авна гэсэн. Байнгын сурвалжахын бол хэцүү юм нь юу вэ гэхээр одоо 3 сардаа нэг эсвэл сардаа нэг удаа та байнга сурвална. Энд чинь ашиглалтын зардал бас болоо явна шүү дээ. Тэгэхээр ийм систем байх юм бол энэ бол хамгийн ашиглалтын зардал багтай. Дээрээс нь энэ танк, энэ систем маань өөрөө 70-аас 80 жил хөрсөн тал дээрээ ямар ч илэгдэл, ямар ч үгүйгээр ингээд оршин тогтнож байна. Энд ч би та бүхэнд бас нэг хэлэх нэг чухал зүйл маань болохоор хүмүүс бол ингээд яаж идэг. Гарын эв дүүтэл бол хүмүүс одоо өөрсдөө хуваараа хийчдэг те. Тэгээ байж байгаа бид нар бол сайн мэдэндээ сүүлийн үед аявих хэлгээд байгаа замын колцоо аваачид хийчдэг. Энэ замын колцоо маань болохоор байнгын юм нойтон бидний энэ хийгээд байгаа бохирын лагийг агуулах ёстой зүйл үү гэвэл үгүй. Тэгэхээр энэ чинь яадаг вэ гэхээр байнгын нойтон зүйл байнгын нойтон орчин тэр колцоо маань байж байна. Тэгээд нөгөө талаасаа болонгод гадна талаасаа хөрс чинь өөрөө байнга өөрсдөө цэвэршүүлэх процессыг өөрөө үр мөгжүүлээд байдаг бетоныг. Тэгэхээр бетон колцоо аваачид хийчдэг 3-4 жилдээ окей байж. Тэрний дараа энэ маань яах вэ гэхээр байгалийнхаа журмаар өөрөө үр мөгжөөд эхэлнэ. Тэгэхээр та яах вэ гэхээр 4 жилийн дараа ахаад энийг тэр болсон зүйлээ буцаж гаргаж аваад ахаад өөр систем ахиж нэг юм хийх хэрэгтэй гэсэн. Ингэхээр энэ маань өөрөө ямар ч стандартгүй ямар ч ийм зүйлээр бол орлуулж хийх бол дэмий зүйл байт юм аа. Яагаад одоо жишээ нь мэрэгжлийн компанид хандаж одоо энэ системийг суйрлуулах шаардлагатай вэ гэд тэрэн дээр хэлэхэд энэ өөрөө 4 метрийн гүнд хийгдэж байгаа. Нэг өдөр танаа дээр очиод хийгээд булаад хаана юу байгааг хинч мэдхээ болоод дуусна. За муугаар одоо ч нэг өдөр бүглэрлөө. Тэгээ байжингууд хаана бүглэрсэн, юунд тагларсан гэдэг дээр мэдэх юм байхгүй. Тааж мэдэхгүй, нөгөө таны харьцаж байгаа, сурвалж байгаа сантехникийн хүн ч мэдэхгүй. Тэгэхээр юу хэрэгтэй вэ гэхээр даалт ажлын зураг хэрэгтэй. Анханасаа хийхдээ байшин дээр чинь очиод инженерийн зураг гаргуулсан байх хэрэгтэй. Тэр инженерийн зургаараа хүн чинь энд нь танк байгаа маа энд нь юу байгаа. Тэгэхээр яг энэ чинь ухад энэ танкын дээр очих юм байна гэдэг юм уу тийм байдлаар авах хэрэгтэй. Тэгэхээр энэ даалт ажлын зураг нь маш чухал. Дээрээс нь юу байдгүй гэхээр манайх бол энэ хийж өгж байгаа танкны систем дээр инженер нь өөрсдөө яваад тэгээд бүх суйрлуулж байгаа зүйлсүүдээ зургийн акт гаргаж өгдөг. Бүх даалт хийгдэж байгаа ажлууд бүх зургаар баталгаажж үлдэнэ. Ажил хийгдэж дуусны дараа танд бэлэн акт өчнө. Энэ акт юуг баталгаажуулж байгаа вэ гэхээр та одоо энэ сайхан байшнаа ингэж хэрэгжилж байгаад одоо нэг 4-5 жилийн дараа өөр газар руу нөвөө л та зархаар боллоо. Тэгээ байжингууд та үгүй би уулын нэг хэдэн сая төгрөгөөр юм хийсэн юм да гэд зогсож явах биш. Танд тэр баталгаа ч байж байгаа байхгүй. Тэгэхээр таны үйл хөдлөлийн хөрөнгөдөр чинь шууд үнэлгээг нэмээд өгнө. Яагаад тэгэхээр манай одоо тухайн үед манайх хэдэн төгрөгөөр хийж тэр үнэлгээ нь өөрөө нэмэгдээд өгнө. Атмор компаниар хийлгсэн тэдний үнэлгээ одоо тэнттэй байгаа гэдэг. Энэ үгээр нь шууд үнэлгээ нэмэгддэг учраас энэ маань өөрөө маш их чухал байдаг. За тэгэхээр ер нь бол одоо ингэж харах юм бол бохроо шийдэж чинь халаалтаа бас нүүрсүүлэхгүйгээр маш сайхан экогоор шийдэж болж байна. За халуун утга усаа бол маш энгийнээр шийдэж чинь. Ингээд байхаар чинь ер нь байрны айлаас дутаадах юм юу вэ? Ер нь ямар ч бүр
харин ч зарим талаараа илүү те өөрийн гэсэн газар дээр өөрөө тав тухтай сайхан өөрийнхөө зоргоороо сайхан амьдрах боломж бүрдээд эхэлж байгаа. А ингээд ирэхээр биднэрт бол яригдах зүйл санхүүгийн асуудал. Санхүүгээ одоо яаж шийдэх вэ? Энэ одоо өөрөө хэдэн төгрөг болтыг. За тэгэхээр манайх 2017 оноос эхлээд Хаан банктай хамтарч ногоон зээлийг хэрэгжүүлж гисэн. Ногоон зээл өөрөө юунд байдг вэ гэхээр иргэд өөрсдөө байгаль орчиндөө ээлтэй зөв эко технологи сонгож байгаа хүмүүст ногоон зээлийг өгч байгаа. Энэ ногоон зээл нь болохоор цалингийн зээлээс бага хүртэл 1.4-өөр өгөгдөж байгаа зээл байгаа. 1.4-өөр өгөөд тэгээд 4 жилийн хугацаатай. Тэгэхээр та манайхаар одоо бүх халаалт бохир цэврээ шийдвэрчлээ гэж бодоход 4 жилийн дотор бол байрнаас илүү сайхан газартай тэгээд одоо байгаа газар дээр улам сайхан болгоод хажуудаа хөөрхөн жижиг аж ахуй эрхлээд ингээд явах боломжууд маань бүгд нээгдэн гэсэн үг. Ийм боломж маань өнөөдөр бидэнд бүх хүнд бол нэгттэй болсон байна. Тэгэхээр одоо үндсэндээ би ингээд багцаа өгөөд ярихад бол үндсэн Монголд бол нийт байшингууд хэвчлэлийн 80 м2-тай байгаа. Ер нь бол ингээд нийт массаар байхад бол 80 гэдэг заахан томдоо орж байгаа. Ер нь бол 80-аар бодоод үзэхэд бид нар одоо бүх халаалт бохир цэврээ хийгээд ингээд үзэхэд бол нэг 15 сая орчим болдог. За энэ 15 сая төгрөг маань өөрөө яаж байгаа вэ гэхээр одоо бүх бохирыг чинь шийдэж байгаа. Халаалтыг чинь ямар ч зөвхөн автоматар удирдлагаар шийддэг халаалт орж ирнэ. За тэгээд халуун хүт ус хаана хэрэгтэй тэр газарт нь очиж байгаа. Тэгээд энэ 15 сая төгрөгөө та 4 жилдээ хуваагаад бодоод үзэхээр 293 мянган төгрөг сартаа төлнө. Тэгэл болоо гэсэн. Энэ өрхийн амьдралын юм дээр маш том даралт орж ингэж бол ирэхгүйгээр маш энгийнээр та бүх зүйлээ шийдэх боломжтой гэсэн. Ийм шийдэл ерөнхийдөө бол манай дээр байдаг. Одоо нэг айлын хүрээнд ярихад. За одоо жишээ нь аж ахуй нэгжүүд болоод ирэх юм бол энэ систем маань өөрөө томроод ирдэг. Одоо нэг айл дээр 1 тонтой хийж байгаа зүйл маань аж ахуй нэгж болоод илүү том хэрэглээтэй болох юм бол 20 тонн хүртэл явах боломжтой. Тэгэхээр одоо нөгөө аж ахуй нэгжүүдэд маш чухал байдаг юм болонгод мэргэжлийн хяналтын стандарт маш чухал байдаг. Одоо стандартын дагуу юм хийхгүй бол сүүлд нь буцаагаад торгуул юунууд хурж ирдэг учраас анханасаа маш стандартын дагуу зөв зүйлүүдийг хийсэн байдаг. Хүмүүс хурж ирээд асуухад та бүхэнд үзүүлэх акт зүйлсүүд нь байж байгаа юм бол ямар ч асуудалгүй явдаг гэсэн. За айлууд дээр бас нэг тулгардаг юм болохоор за манай байшин байж байгаа. Хажууд хөрш дулмаагийн байгаа. Манай ингээ гудамж иж байгаа. Гудамжаараа ингээ шийдвэрлвэл хямдрах уу гэдэг тийм зүйл байдаг. Хямдарч болно. Гэхдээ нэг юм анхаарах хэрэгтэй. Та нар одоо ингээд 10 хүн одоо өнөөдөр сайхан сэтгэл санаа нэгдээд аруулаа хийлгчлээ л гудамжин дотор бүгднийг холбоод дунд нь нэг сет таг хийж болно. Гэхдээ нэг өдөр цаад тэр сувтаагийнх тэнд авчиж шалны альчуурыг хийчихдэг байхгүй. Тэгээд төгжирчин. Тэгээд нөгөө 9 айл нь юу болоод байна яагаад байна гэдэг гурвалжин дөрвөлжин хэрүүлүүд болно. Энэ зүйлүүд бол яг бодит амьдрал дээр болж ирсэн. Тэгээд байжингууд чинь сүүлдээ болонгод дунд нь нэг сөөх ажиллахаас өөр аргагүй болж эхэлдэг байхгүй. Тэр 10 айлын ямар ч асуудалгүй явуулахын тулд дундаа нэг сөөхтэй болоод ингэж явж ажилдаг. Тэгээд ирэхээр ер нь бол ингээд олон жилийн дунджаар ингээ хараад үзэхэд энэ 10 айл байлаа гэж бодоход айл болгонд нь тус нь нэг севт хийгээд өгсөн нь ер нь дээр юм байна. Хүн чинь яг өөрийнхөө хашин дотор байгаа өөрийнхөө юмд маш гамтай бүр маш хайрлаж тэр системийг арчилж явдаг байхгүй. Тэгэхгүй бол ингээд нийтийн юм гэлдэх юм бол за одоо ингээд бүглэрүүл хийжтэй хин мэдх юм те. За гэх ингээ явцдаг. Яг өөрийнхөө юм дээр бол хүн хизээч тэгж ханддаг. Тэгээд компанийн хувьд бол 10 газар одоо нэг 10 газар нийслэл тарцсан байгаа газар хийснээс нэг газар байршилтай байгаа юм дээр хийх юм чинь мэдээж хэрэг бүх тээврийн зардал ажлын үс юунууд нь багасах учраас энэ үн бол угаасаа бага гарна. Тийм үедээ байдаг. За тэгээд ерөнхийдөө бол өнөөдөр та бүхэнд бас хувийнхаа хэрэгцээгээрч бай, албан байгууллага ажлын хэрэгцээгээрч бай ерөнхийдөө бол одоо маш олон шийдлүүд та бүхэнд хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ дээр бол би шууд одоо ингээл тэр чинь тэдэн сая төгрөг болдог гэж хэлчих боломжгүй байгаа. Яагаад тэгэхээр энэ чинь өөрөө инженерийн систем чи хэдэн метр хүн явах юм. Одоо энэ чинь хөрс чинь хадрахаг байгаа мó эсвэл танах цэвдэхтэй мó? Тэрнээсээ шалтгаална. Цэвдэхтэй газар байх юм бол бид нар энэ танкийг чинь бүхэлд нь өөрийг нь шугам хоолойтой дулаалж явуулна. Хадрахаг газар байх юм бол энэ чинь 4 м ухна нэг өдөр хийгддэг ажил 2 өдөр болно. Тэгэхээр энэ бүгд маань өөрөө инженерийн тооцоол гарч явдаг зүйл. Тийм учраас та бүхэнд ямар нэгэн хэрэгцээ байгаад одоо энийг л нэг шийдчихмээр энэ юу нь яаж явд юм бол инженерийн шийдэл нь юу юм бол гэх юм бол манай дээр хурж ирээд үн төлбөргүй зөвлөгөө аваад инженертэй уулзаад инженерийн шийдэл гаргуулж болно. Тэрэн дээр бол бид нар нийгмийн хариуцлагын төлөө энэ зүйлүүдийг бол харамлаад байхгүйгээр шууд та бүхэнд хэлж өгнө. Тэгээд арга гарц ямар зам байна, ямар боломж байна, төлбөрийн нөхцөл дээр нь хаан банк дээр юу шаардж ийм байгаа гэд бүх зөвлөгөөнүүдийг манай компаниас өгч болно. Тэгэхээр
та бүхэн өнөөдөр ингээд бас оюун багшны лекцэн дээр хэлж байна л да. Одоо мөнгөө маш сайн хэмнээд ингээд болчихдог. Яг үнэндээ бид нар ингээд хийцэнгээр маш олон хэрэгцээтэй хэрэггүй юм шиг хэрэгтэй юм шиг юмнуудыг авч идэв ш. Гар утас байна, лаптоп ингээд явж идэг. А гэхдээ гэр бүлийн бүр хүн болгоны одоо гишүүн болгонд нөлөөлж байгаа. Нэг настай хүүхэд ч бай, гэрийн эзэгтэй ч бай, гэрийн эзэн ч бай. Бүгдээрэнд нь нөлөөлж байгаа энэ зүйлээсээ та бүхэн мөнгөө битээ харамлаасай. Нэгэнтээ хийлгэж явах маш баталгаатай, олон жил идэлгээтэй ийм системийг сонгож авч хэрэглээсэй гэж би бас та бүхэндээ хүсэж байна. А тэгээд өнөөдөр бас өөрсдийнхөө цаг завыг гаргаж ирээд энэ жолонгоо өөрчлөх аянд нийлдээд ингээд явж байгаа та бүхэнд бас маш их баярлалаа.